Эрт бол дээр бол цагт бол эмгэн өвгөн бол хоёр бол ингээд далайн бол ирэг дээр амьдэрч байсан байгаа гэдг нь бол ингээд өвгөн эмгэн болтлоо хамт ингэж насаараа удаан амьдрах нь бол тэр хоёр бие биедээ их хайртай удаан хамт байх чадвартай гэдгийн илэрхийлэл болж байгаа бөгөөд энэ нь бол хүн төрлөختнийг амьтан адгууснаас ялгархын бол шинж баталгаа болж өгч байгаа. Ингээд өвгөн бод эмгэн бол хоёр бол амьдралынх нь гол бол эдийн засаг мөнгө санхүүгийнх нь бол их үсэр нь бол өвгөн бол далайгаас очиж болон гэж загас шүүж барьдаг байна. Эмгэн бол гэртээ бол үлдээд бол хувцас бол хумраа юм хумаа угааж цэвэрлэх гэхээр тэр твшин бол хагарцсан байсан байна. Твшээ бол эмгэний гол бол зорилго нь бол тэр твшийг шин твштэй болгоод бол өгөөч гэж бол өвгнийг бол их олон бол удаа бол гуйсан байна. Өвгөн бол тэрийг бол тоохгүй яваад за тэгээд далайн ирэг дээр бол очиод бол өвгөн бол ингээд тороо бол нэг бол хайсан чинь бол юу ч байхгүй хоосон гарч ирж байгаа. Энэ нь бол тэр далайн ирэг дээр бол загас байхгүй болоод тэгээ ер нь бол энэ бол хүн төрөлхтөн бол далай байгаль их дэлхийгээс үргэлж загас энэ далайн байгалийн баялагийг ашигласаар байтал дуусна гэдэг нь бол энэ экологийн бол муудал сүүл болж эхэлж байгааг нь бол баталгаа болж байгаа бөгөөд энд бол цаашдаа бол үргэлжлэх юм бол хүн төрөлхтөн бол сөнөх бөгөөд ингэж сөнөөж байгаа энэ хүмүүсийн бол толгойг нь аваад тэгээд бүжиглэх бол их зөв зүйл бол хэрэгтэй бол юм байна. Ингээд бол өвгөн бол хоёр дахь бол удаага торон бол шидээд дахиад татсан чинь юу ч байхгүй бол ингээд хоосон өвгөс гарч ирсэн байна. Ингээд мэдээж хэрэг бол 3 дахь бол удаагаан бол шидсэн чинь харин нэг жижигхэн алтан бол загас бол гарч ирж байгаа. Ингээд энэ алтан загас бол өвгөн бол за энэ муу жижигхэн загасыг одоо яадан бол гэж бол бодоод бол байж байтал бол алтан загас бол хүний бол хэдлэр бол ярьж эхэлсэн байна. Өвгөн бол ихэд гайхаад бол энэ бол харигаас ирсэн. За болио.